За тэгвэл эмнэлгийн байгууллага тандаж байгаа 7 эрэгтэй дутмын нэг нь өргүүдлийн хожуу шатанда онцлогддог. За өргүүдэл нь хооллолт, амьдралын буруу хөвшил, бэлгийн замын халдвар төвчнөөс үүсдэг байна. За мөн өргүүдлийг эхний шатанд эмчлэх боломжтой ч эрчүүдийн хайнга, хинэггүй зан нь үр суулгуулахаас өөр аргагүй байдалд хүрэгдэг байна. Ерөнхийд нь тэгнь дуужим орохт нь үзүүлнэ, урьдчилан үзэгт оруулна, бас энэ чинь өвлийн бэлтгэлийн тэгээд хийн штэ. За энэ толгой хувьд халуурах зур ийм хавар намрын ч юм уу улирлын томоо момоо гэдэг бол тэгэл эми сангаас юм аваад очдөг штэ. Дуу чимээ оронгууд нэг эхлээд өөрөө үзэж шалгадаг л та. Өөрийнхөө хэмжээнд би мэдээж асуурчин биш ч гэсэн те. Магадгүй энгийн зүйл байж магадгүй л те. Тэгэл өөрийнхөө мэдлээс хэтэрсэн бол тэгэл шууд засрын газар очино. За манай гэр бүлийн хувьд бол эмнэлгийн байгууллагаар ер нь тогтмол цаг хугацаанд нь өөрчлөлдөг гэж байна. Техникийн чинь зөв эзэмшиж одоо тэгэл дуу шуу орох юм бол тэр дор нь янзалж байхгүй бол тэгэл наадлын одоо бид нар чинь тэтгэр ухтаа улс чинь эдийн засаг усгаар хэцүү шүү дээ. Тэгэхээр бага дээр нь янзлуулж ундаг да. За онцлогоонд машинаас цөөхөн баг шүү. Монгол улсад эрчүүдийн өргүүдлийн өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. За учир нь эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа 10 иргэний нэг нь эрэгтэй байдаг байна. За тэдний хувьд гэр бүл ажлаа нэгдүгээрт эрүүл мэндээ хоош тавьдаг нь хүчлэл хүндрэх гол шалтгаан болдог байна. За иймээс улиралдаа нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэйг эмч сануулж байна. Бол эрэгтэйчүүдийн энэ өргүүдэл талаас бол үзүүлж байгаа. Тэгээд үр тогтоох чадвар дээр нэмээд өрөвсөл төвчнүүд их нөлөөлдөг л дөө. Энэ дээр нь бол янз бүрийн бэлгийн замын халдвар төвчнүүд байна, төрөө булчирхайн өрөвслүүд байна. За энэ өрөвсөлтэй үед бол бас үр тогтоох чадварт нөлөөлөө явждаг болохоор давхар энийг нь авсраад дэмжлэх ёстой байдаг. Тэгэхээр жилдээ нэг удаа ирээд манай эрэгтэйчүүд маань энэ үр тогтоох чадвар болон бэлгийн үйл ажиллагаа талаасаа өрөвсөл өвчин талаасаа ер нь жилдээ нэг удаа үзүүлж явах хэрэгтэй. Энэ талаасаа бол сайн анхаарал явах юм бол цаашдаа үр тогтоох чадвар нь болон бэлгийн үйл ажиллагаа алдагдахгүй байх нөхцөл бүрдээ явчихна гэсэн үг. За эрчүүдийн өргүүдэл нь гэр бүл цаашлаад нийгэмд нөлөөлж үнээс үдэн гэр бүл салалт сэтгэл зүйн хямралд орох сөрөг талтай байна. За иймээс эрчүүд эрт онцлогоо хяналтанд орж зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь чухал байна.